Тэгээ анхны тоглолтоо амар амжилттай хийсэн. Цомог нь зах зээл дээр гараад эхэлсэн. Өөрсдөө гэсэн цомогтой одоо бид нар амар мундаг хамтлаг болчих гэж тухайн үедээ бодож ирсэн. Анхны 18 тоглолтыг шуцаа тоглож ирсэн. Тэгээд дараад нь шууд өөрт 11 сарын 26-27-нд бид хүсэл тоглолтыг тавьж ирсэн. Тэгэл уйлахтай хор цомгоо гаргаснаа л хүсэл эсэл тоглолтоо хийлээ. Тэгээ уйлахтай хор цомог гарсны дараа тоглолтоо тавьсныхаа дараа бид нар чинь бүр ийм болчихж байгаа шүү дээ. Ер нь тэгэл хүнд ингээл танигдах тэр мөчөл хүнд айгүй тийм сонин мэдрэмж байт юм байл л дээ. Тэгэнгүүтэл энэ тэнд тоглолт дэлдийн янзын урилга залганд их дарагддаг болсон. Тэгэл өөрсдөө тэр бүгдийг харангуут чинь хүүхдүүд шүү дээ, тэр чинь жоох хүүхдүүд байсан. Дөнгөж л одоо яг үнэндээ бол би 18-аас хүрэг хүчиж л аяа миний 18-аас гэж дуудаад явж ирсэн. Тэгэл 18-аас хүрсэн үгс хүрэг гэл гэхдээ өөрийгөө дотроо бол насанд хүрсэн мундаг хүн гэж бодоод яваад. Ер нь л Камертоны яг уналтын үеч уйлахтай ухаар цомог гарсны дараа л унсан шүү дээ. Яг хүн болгон таниад хүн болгон ингээ хүндлээд ирэхээр жоохон өнгөрдөг юм шиг. Энийгээд би бол одоо ер нь мундаг болчлаа ч байт юм. Яг тэр үе Камертон амтлагууд байсан. Яг тухайн үед л үнэхээр одоо ингээл бүх тал дээр одоо хөгжмийн наадмуудаар дандаа том шангилуудыг аваад фэмүүдээр дандаа хийдэг тэргүүлээл дандаа энэ тэнд урагдаал ингээл за бид нар бол ерөөсөө мундаг болцсон юм байж байдаг юм ингээд сэтгэл төрж ирсэн. Яг эндээс эхлээл ер нь бие даагаад л ер нь нэг харьцаа ер нь ондоо болол эхэлсэн байхгүй юу. Ер нь би ч нэг дуулал дуулчих юм байна дөө гэл ингээл нэг дөрөв тийш харсан байдал ер нь яг анзаарагдаад эхэлсэн. Тэгэл бүгд тус тусын тийм вирусын халдвар авч эхлээд л бүгд бие тоох өвчин тусч эхэлсэн. Нэгнээс үг сонсох их дургуул болчихж байгаа. Ерөөсөд нэг чи ингээд өнгө алдаад байна гэдэг чи өөрийгөө хичээх гэсэн маягтай л илт цагаан тэгж хэрэлдэхгүй ч гэсэн дотроо тийм бодолтой байж байна. Тэгээд ихлээр нэг нэгнтэйгээ тийм маш ойр дотн байсан тийм юм дундуур хан үсээд байдаг. Мөнгөтэй болчихж байгаа. Нэр хүндтэй болчихж байгаа. Өмс хувцастай болчихж байгаа. Тэгээд айгүй өнгөрөө. Өөрсдийн мэдл байхгүйгээр өнгөрөө болчихсон юм л. Тэгээ өнгөрөө болоод хүмүүстэй ч юм дуурхаа байгаад бид нарыг сайхан тойрон хүрээлж ирсэн бидний гижээсэн тэр хүмүүс маань алхам алхмаар бид дөрөөс холдоод холдож байгаагийн биднээс өөрөөс нь болж байгаагаа мэдэхгүй дөрүүлээ өөрийнхөө дутагдлыг мэдэхгүй тэд нарыг алхам алхмаар цаашаа бид дөрөвдүүлэхэд гисэн. Тэгээд хамгийн гол нь уйлахтай ухаар гэдэг цомгоо хийчээд тэгээд цаашаага ерөөсөө хин ингээд ямар ч урагшаага арих сонирхолгүй болоод дөрвөн хааны дотор л ингээл өнгөж шилэн хааны дотор л харьцаж байгаа юм шиг болчихж байгаа юм л та. Зүгээр худлаа хөндөй дүү тийм болчихж байгаа. Яг нөгөө нэг цэвэр сэтгэлээсээ байж нөгөө гоё уран бүтээл гардаг мардаг тийм юуж байх бол аль болохоор нэг тэгээд ингэж ганцаарчилсан тийм юунд үлдчихгүй цэрвүү нэг тийм болчихлаа юм л та. Тэгэл энэ удах юм бол аюу хэцүү. Бүр амар их хайр халамжтай хүндлэх дээдлэх одоо бүр өөрийгөө бүр за бараг богдоос илүү бодсон байсан бахуу тэр дөрөв бол 50 ах маань бид нарыг одоо ажил амьдралаа дэвшлэх гээд эхнэр хүүхдтэйгээ Герман явсан. Бид дөрвөлээ үлдсэн. Одоо жинхэнэ нэг хил хайр хүнгүй. Тэгээ дээрээс нь найз нарыгаа явуулчихсан. Тэгээд дөрвөн биендээ их цан гаргаад ирсэн.
залуу халуун нялх балчир хүүхдүүд тийм ахар богино хугацаанд улс орон даяараа таньдаг болцсон. Бүх юмны мухардалд орж исэн байж магадгүй. Одоо юм чи өөрөө хөгжихгүй ерөөсөө одоо юу гэх юм те одоо боллоо бүтлээ гэдэг хандлагаар хандчихлаа чинь явсаар агаад нэг зэгт хүрээд цаашаа гарах газар болчихно. Тэр үе чи яг тийм камертаа хамтлагийн одоо нөгөө нэг хамраас өхөлтийн үе нь эхэлсэн. Тэгээд юм хийхгүй болоод жаахан унчихсан тийм үе байсан. Нэг л босго байгаа шүү дээ. Тэрнээс цаашаага ойлгоод ингээд нэг машинаар нормалдаад байх уу? Эсвэл тэгж өндөр хааттай явж байгаад мотороо эвдлэх үү эсвэл юм өргөс сүрэх үү гэдэг. Тэгэд Би од гэдэг. Дөрвөн том толгой, дөрвөн том мод, дөрвөн биеиндээ од хар чин дөрвөн биенээс хөндөрөх шүү дээ. Тэгээд бэлтгэлээ хийхээ байсан. Рубик юу лээ нөгөө дөрвөлжин нөгөө эвлүүлдэг нэг юм байдаг шүү дээ. Аюу сайхан ингээд бүх ингээд 6 талд жилөө бүгдээр ингээд эвлэлсэн байхад нь тэр чи бид өөрсдөө задлаад инх замбрааг болгочиход байгаа байхгүй. Хинч намайг одоо тоохгүй болоод эхэлчихэж байгаа. Над руу ярьдаг байсан хүмүүс нь ярихаа болчихж байгаа. Тэгээ би өөрөө залгахгүй юм чи хин над руу ярих вэ? Нөгөө шуудан тийсэн ивэр шиг ингээл залхуураал цагаа барихаа байлаа. Тэгэл дуулж байгаа дуундагаа дуугаач ойлгохгүй. Тэгэл дуугаа ярихаас илүү шал ондоо юм яриад өөр амьдралын энгийн одоо өөртөө тохиолдсон юм яриад ингээд гол нь бид нар хийж байгаа зүйл маань ажил шүү дээ. Энэ дээл анхаарал маань 50% суларч гар чинь тэгэл стол нүд шуудан тийсэн ивэр шиг болчихсон л та. Тэгээд 50 ах маань ирлээ. Авралын бурхан маань ирж байгаа шүү дээ. Хурж ирээл за 50 ах бол хуучин шиг л бодож байгаа юм чи. Би яг Герман явж хурж ирээл би болттой эхлээд уулзсан. Би дүүтэй уулзсан. Болттой уулзаад ингэсэн чинь юу болоод байгаа юм тийм ээ гэл. Та яхаа нэг л биш болчиход байна гэх. Тэгээд за бүгдийн цуглал цөмөрөө уулзъя гэд. Ирдэг амтан байдгүй. Өглөө 9 цагаас шүү. 9 цагаас ирж байгаа 4 гишүүн багхгүй. 11-ээс ирж байгаа. 50-ны хол өөрөө 9 цагт ирсэн байгаа шүү дээ. Тэгээд 11 цагаас манай болдоо ирж байгаа. Тэгээ эба ирж байгаа. Тэгээ би ирж байгаа. Медиа 2 цагт ирж байгаа. Хамгийн сүүлд. Тэгээ ирээд та нар нь яац. За цаашдаа энэ хамтлаг яах гэдэг вэ? Яах юм, ийх юм санаа бодлоо бүгдээрээ ярьцгаа гэд дуулан л хийдэг гэсэн. Хойд байсан 50 батах маань бол бас их бидэрт маш сайн зөвлөгөө өгсөн. Ийм байдаг аа. Тэг одоо хайд нэгж болохгүй. Урт талын 18 нас тэр нэг концерт үйлхтэй авахаар концерт чиг тэгж нэг тийм нөгөө нэг эмоц юу байхгүй нэг ирч хүч байхгүй болчихсон. Тэгээ би тэрийг анзаарсан. Тэгээ дүүдтэйгээ байж байгаа дүүдтэй дараа нь тэрнийхээ дараа би дүүдээс за санаа бодол юу вэ? Яах гэдэг та дөрөв. Ямар санаа оноо. Тэгэл гүүгүү тавиаха бид нэр ягаж шүү зүг зүг. Цаана нэг юм л байгаад байгаа байхгүй. Тань нөхөд шууд л за бити маягилцгаагаад далчинцгаагаад тэгээд агараа. Айтайхан биш. Ир хүндээ яаж ханддаг вэ? Яг бид дөрөв тэгж ландсан. Та дөрөв ингээ харахад шуудад тийсэн ивэр өхрийн ивэр шиг инж сараацсан байна. Тэр шуудаа чинь камертон гэдэг амтлагийн нэр. Энэ дотороо та нар ингээ инж тийшээ тэмүүлээд айгуу зүүгээр зүрх хийсэн л дээ. Тэгээ би тухайн үед нэг хатуу хэлхийг хэлсэн би тэрийг хэлмээргүй. Нэг за ийм байна миний дүнрээ. Энийг бодож яваараа гэд нэг хатуу хэлсэн. Тэгэл тэр дөрөв ойлгосон. Тэгэл бид дөрөв буцаал бууж хэлсэн л дээ тэр хатнаасаа. Айгуу өндөрт авирцсан хатнаасаа. Тэгээ буугаад тэгэл яг мэдээж яг энэ одын өвчин туулж гарна гэдэг үл яг уран бүтээлч хүний л одоо яг чанар байж чаддаг юм болов уу гэдэг л манай камертаа хамтлагаас харуулж чадсан үг шүү. Одоо би бол бодтой. Яг тэр үед ингээд хоорондоо маргалдаад ч юм уу янзгаа би благ би мундаг чи юм уу мууч гэдэг юм ингээд яасан бол бас тарах тийм тохиолдол зөндөө байдаг гэсэн. Их янзын гоё ухаарл хайрлсан, урам зоригтой байх ёстой гэдгийг хайрлсан их гоё сургамж. Тий.
Ер нь тэгээд амьдралын давсан нэлж хэрнээсээ илүү гоё байдаг гэдгийг тэр үйлдэлхий ойлгож гисэн дээ. Яг тухайн үед тэрийг шийдээд зангидаад ингээд хоорондоо ярилцаа шийдээд ер нь зорилго юу вэ? Бид нар юм хэн байсан бэ гэдэг юм маш илэн төлөнгөө ярилцсны үр дүнд одоо хүртэл бид нар хамт байж байгаа. Тийм учраас бас гоё чанартай юм хамтлаг юм болов уу гэж боддог. Үнэхээр камертон хамтлагийн өдий зэрэгтэй явж байгаа нь хүрсэн нь энэ дөрвийн нэг авштай зам байт. Би биенийг асар хүндэлдэг. Ганаа болдоогоо хүндэлдэг, болдоо ганаагаа хүндэлдэг, эба бусд гурыгоо хүндэлдэг, нөгөө гурав нь эбагаа хүндэлдэг, хинээс ч өмөрдөг, хинт ч муулуулах дурггүй. Ер нь бие биенийг маш их хүндэлж яг ийм хүн шүү дээ. Сайн талын илүү их харж явсны үндсэн дээр энэ хамтлаг бас ингэж бат бөх явж исэн болов уу гэж би боддог. Одоо өөр усуд мусуд ч гэсэн араас гарчиж байгаа одоо шинэ залуу хамтлаг дуучтай. Нэгнийг маш сайн хүндэлж явах хэрэгтэй. Ерөөсөө аль болохоор л хүндлийн дээдийг л өгч явахгүй бол бас хүн гэдэг чинь ойр дотныхоо юмдаа гомдох нэг амархан байдаг. Огт танихгүй үнтэй мөрөгдөлцөөл шүргээл гарах юм бол тэрнтэй юу ч бодохгүй. Дотныхоо нэг таньдаг хүн чангахан мөргөлдөд гараад анзаарахгүй яваад гэх юм бол энэ яагаад байгаа юм бэ гэж гомдоод байдаг. Тийм болохоор ойр байх тусмаа л нэгнийгээ улам хүндэлж байгаад авах юм бол тэгээд нөгөө хүн маань эсрэг бас хүндлээд авах юм бол өөр ямар ч юу даваал гарчна. Энэ бол маш чухал. Тийм групп байж байгаа юм нөхцөлд бол Хамтын продюсер тухайн үед байсан Тайван Бат ах маань одоо ингээд Grateful гэдэг альбом гаргая. За тэгээд ингээд сүүлчийн тоглолт гэж хий. Одоо та нар одоо ингээд сүүлчийн тоглолт гэдгээр ингээд промошн гэдэг тийм санаа гарч ирсэн. За цаан чин Текта хамтлаг тарлаа гэлтгсэн чил Европоор нэг юм болоод. Тэнгүүтээ нөгөөдөр чинь Европоор нэг ингээл CD-нүүд нь бүр их зарагдаал. Бүр их ингээл амар ингээл тоглолт хийсэн чинь бүр их хүмүүс үзэл яа чинь хэдүүлээ тийм юм сесарт гэдэг тийм гэдэг. Гэсэн чи бид нар яах вэ? Монголоос гарч зөөхтэй чинь. Тэгээ гоё юм байна гэдэг. Тэгснэ камертай хамтлаг тарлаа гэж баахан ярьж яг юу гэж өгч ярих вэ? За чи тэгвэл ингэж яриа, чи энийг ингэж яриа, чи энийг бүгдэнд нь үг хуваарлаа. Нөгөө татчих юм яриа. Сайхан жүжиглж байгаа ба. Энэ бидний хөдөлмөр бас бидний бахархал. Үнийг хинч үгүйсгэж чадахгүй. Никто хамтлагч нь тарлаа гэд. Тарлаа гэд одоо нэг 7 хоногийн наан цаана л үүдэ тоглолтод авах гэжсэн. Тэнгүүд Никто айгүй сенсацтай, айгүй хүн болгоны амнаас Никтон гэж үг гараад идэг байсан. Камертон гэж гарахгүй. Тэгэхээр нь юу болж байгаа вэ? Яаж байгаа вэ гэд гинт тухаарж байгаа юм чинь. Бидний хийсэн бүтээл байхгүй яах вэ? Хоёрхан концерт тавьсан. Хоёрхан цомогтой байсан мөртлөө грейц хийцсэн гэж байгаа. Нүгсийн хил юм бэ нэр чинь. Тэгэхээр Никтотойгоо адилхан тарлаа гэж сенсац тарчдаг юм уус тээ. Тэнгүүд нөгөө хүмүүс чинь камертон тарах чинь камертон нөгөө камертон дахиад буцаад ирж байгаа байхгүй. Гэтэ тарах гэж байгаа гэдэг утгаараа. Тэгээ тэр харамсаж байсан ч хүмүүс зөндөө. Ингээд манай камертон хамтлагийн фэнүүд бид маш их хайртай. дараагийн тоглолт байж гараа. Ингээд манай камертон хамтлагийн бүх фэн манай камертон хамтлагийн фэнүүд бид нар маш их хайртай. ингээд бидний тоглолтын дөр зөмөрөө уулзцгаая. Баяртай.
бүх шилдэг дуунуудаа хамаад нэг тоглолт хийсэн. Гэхдээ би бол бодож ирсэн л да энэ хамтлаг бол ер нь тарахгүй. Энэ хамтлаг бол цаашаа зөндөө юм хийнэ гэж бодож ирсэн жоохон найдаж ирсэн. Тэгээд азар миний найдлага бас биелээ болсон л та. Тэгээд тэр Great Seeds гэдэг тоглолтын чинь бас нэг удлаа нэг тэгж тоглож байгаа. Тэгээд тэр тоглосны чинь дараад Камертон хамтлаг ингээд тарлаа одоо ингээд баяртай фэнүүд минь ээ гэдэг удлаа уйлуулад нэг тоглолцож байгаа. Тэгээд тараагүй бааранд л усаад байгаа шүү дээ. Hard rock биш үү? Солийн төөргөний. Тэнд дуулаад зүгээр би чинь дуулаад тарахгүй тэгэл дуулаад байгаа байхгүй юу? Тэгээд тавьчаад бид нөгөө тарна гэсэн яасан. Дараа нь дуулт юм байгаа шүү дээ. Hard rock дээр дуулаад тэгсэн чинь хүмүүс зориг гаргаад хэлж байгаа юм л та. Хөөе та дөрөв тарна гэсэн яасан бэ энэ тэргээ. Тэнгүүд бид дөрөвт айгүй эвгүй байсан л та. Энд ч бас хэтэрхий ийшт тийм сенсац тийм. Тэрийг бол сенсац тарих гэж гаргасан. Тэгээд явжсэн чинь ер нь бидний хийх ажил ер нь бидний хүмүүст өөрсдөө одоо аз жаргалтай байх юм байна. Бидний хамтлаг юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Тэрний жилийн хугацаанд. Тэгээд за одоо хэдүүлээ. Одоо менежер гэдэг яах вэ? Одоо эхнээсээ ингээд бүгд л 18 9-тэй болчлоо. Хамгийн бага нэгч би чинь яг л нэг 19 хүрчээсэн үед л дээ 98 гэдэг. За хэдүүлээ одоо нэг жоохон учиртай юм ингээд нэг айдаа гэл. Тэгээд нэг хэсэг завсарлцсан байж байгаа. Дараа нь амплаг тоглолт хийсэн. Цэвэр амьд хөгжмөнтэй. Тухайн үед амплаг тоглолт гэдэг маш ховор байсан л да. Яг тэр үед MTV-гээр яг л хамтд тууштай амплаг тоглолтууд хийгээл үзэгчтэй их ойрхон. Тэгээд бид нэр яг топ 10 баар гэж байсан тэр үед. Яг тэрэнд яг амплаг тоглолтыг амьд хөгжмөнчтэй, одоогийн бас рок попны хөгжмөнчтэй продюсеруудтай нийлж хийжсэн. Тэгээд энэ тоглолт бол бас маш гоё тоглолт болж ирсэн. Үзэгчд бас нэлээд хожуу хийсэн тоглолтыг. Тэгээд амплайгд хийсэн тухайн манай Монголын хамгийн шилдэг хөгжимчд одоо гитарчин Үлзий Орчгол өөжий бол ер нь бол Камертон хамтлагийг анханаас нь гарахад л маш их дэмжижсэн. Бүхэл дуун дээр нь өөрийнх нь чадах туслах юу л вэ? Маш их юм дээр нь тусалдаг байсан. Маш их хэлж ярина. Их зөвлөгөө өгдөг. Тэгээд амплайгд өөжгийн ахаар ахлуулаад хөгжимчтэй ахлуулаад тэгээд одоо Сонор студийн продюсер Хайлуун ах Никтоны бөмбөрчин золбоо, Никтоны бас гитарчин цогоо байна. Тэгэл нийлэл бидэд их гоё амплаг тоглосон л доо 98 оны намар. Тухайн үед MTV-гээр амплагт гэдэг юм юу гард үүссэн шүү дээ. Амплаг дуучтай. Яг тэр үед. Яг тэрнээс ер нь анх сэтв авсан тэр байхгүй юу. Тэгээд ийм амплаг тоглолт хийвэл илүү гоё юм байна. Гэхдээ том газар биш. Жижиг бааранд юм уу те. Хүмүүс ууж идсэн шиг тэгэл дуулаад тэгэл ийм байвал амплаг тоглолтныг тухайд ийм жижигхэн газар хийгээд байгаа юм шиг санагддаг байсан байхгүй юу. MTV-д тий үзэж яхад. Тэгээд яг тийг шийдчихсэн байхгүй юу. Тэгээд топ 10 хийжсэн. Тэр топ 10-ийн амплаг тоглолт бол энэ бол нүсэр болсон шүү дээ. Энэ аюу гоё тоглолт болсон гэж би боддог. Яагаад гэвэл яг амьд хөгжимтэй тий бүх юм амьд бүх хөгжимчт нь тухайн үед гэж одоо ч амир байгаа л Монголын бас урдаа барьдаг хөгжимчтэйг авчирч тоглуулсан. Энэ амплаг тоглолт бол тэр үедээ бол бас шин соргог юу болжсэн гэж би боддог. Тухайд их сайхан санагдчихсан. Одоо Монголд хөгжим ингэж дуурдаг байсан юм уу гэж зарим нь яриа л тий. Тэгээд би нэг ингээл нэг хөгжмийн нэг пүүлт байдаг шүү дээ. Тохиргоо хийдэг тэр юу стаф юу харсан чинь Монголын бүх тоон мастер
одоо хөгжим тохируулдаг залуучууд тэнд ингээд тухайн үед 10 хэдэн хүн байсан. Бүгдээрээ цуглдсан. Тэр зүгээр ажиллаж цуглаж байгаа юм биш те. Бүгдээрээ сонирхлоор очсон. Ингээд хартсан, зарим нь үйл ажиллагаанд оролцсон те. Тэгээ тийм нэг ерөөсө хизээж давтагдчихгүй. Энэ бол хизээж давтагдчих. Тийм дүр зураг харагдчихсан. Тэгээд тэрнээсээ маш их урамшил авсан. Тухайд бид нар бодохдоо за одоо ч биднийг баг хүмүүс баг тоохгүй байх гэж бодож исэн боловч эсэргээрээ шалгоондоо байсан. Тэгээд нэг ингээд ерөөсөө бас нэг нөө одон гიშглэр өлцөө цааш ингээд явцдаг юм байл л да. Тэгэл тэрнээсээ маш их урам аваад тэгэл шин цомгийн ажилдаа 99 оноос эхлээд орсон. Тэр цаанаасаа ч тэр нөө урлагийн онгод тэнгэрэн сайхан онгод хайрлал тэгэл бүр ингээд урамшаал тэрэндээ урамшаал ерөөс ингээд нөө гал тэрийг хөдлөөл бол гэдэг чинь тэгэл тавчиж байгаа юм л да. Бид мэдхгүй, чийч мэдхгүй